Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөн дөрсөөг уран зохиол таартай үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цэнгэл баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг өгүүлэлгүүд нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг YouTube-ийн од мөн дөрсөөг НТV телевиз, од мөн радио 83.307 гэсэн хост толгойноор та бүхэнд хүрдэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travelio, за мөн од мөндрийн алтан гишүүд та нар манд дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ хоёр өгүүлэлэг хамтдаа сонсон. Гэхдээ яг одоо сонсоод эхэлж байгаа хүмүүс маань анхаарлаа бүр хизээж битгий алдараа дуустлан сонсороо. Яагаад гэвэл өнөөдөр бүгдээрээ үхлийг хоёр талаас нь харъя. Энэ зохиолуудаар дамжуулаад. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Джек Фини гэж зохиолчин одоо яг тэр Америкийн хотчлолт карьерийн дарамтын тэр бодит үед амьдарч байсан энэ зохиолчин тэр Америкийн дундаж амьдралтай залуусын ажил амьдралын тэр бодит байдал ямар байсан. За тэгээд маш сонирхолтой нэгэн залуугийн амьдралаас сэтүүлсэн юм өгүүлэлэг байгаа. За дээрэс нь дараагийн өгүүлэлэг маань болохоор яг жинхнээсээ үхлийн тухай бас өгүүлнэ. Их сонирхолтой. За эхлэе. Зохиолч Джек Фини нас барсан ирийн халаасан дах тэмдэглэл. Удуулын орчуулгаар. Том Бенек зочны жижигхэн өрөөнийхөө ширээн дээр бичгийн машинаа тавиад ажиллаж суулаа. Тэрбээр бичгийн цэвэр цаас авч, хортой цаас хавчуулаад бичгийн машиндаа хийн, ажил хэргийн тэмдэглэл гэсэн гарчиг тавиад дор нь маргаашийн онсоор бичлээ. Бичгийн машиных нь хажууд хэвтэх өнгөгдсөн шар хуудсыг ажиглан суув. Гар нооргоор дүүрсэн тэр цаасыг хэсэг хараад тэрбээр халуун байна шүү гэж амандаа гүвтнэхэд унтлагын өрөөнөөс эхнэрийнх нь босч хувцлах шүүгээний хаалга онгойх чимээ сонсогдов. Улмаар өндийгөд хэлэхгэр саарл өмднийхөө арын халаасанд гараа шургуулan цонхоор харж зогслоо. Намрын хүйтэн шөнө Лексингтоны өргөн чөлөөг манан бүрхжээ. Том Бенек өндөр нуруутай боловч туранхай, хар үстэй залуухан ир бөгөөд сургуульд байхдаа хизээч хөл бөмбөг тоглож байгаагүй харин сагсан бөмбөгийн багт орж байсан юм. Тэрбээр цонхоо жаахан онгойлгоод бутсан боловч ажиллаа эхэлсэнгүй. Гараа халаасандаа хийсэн хിവэр хонглоор алхан унтлагын өрөөний гаднаас "Клара, чи ганцаараа явахдаа дургуйцгүй үсттэй" гэж асуухад хувцсныхаа шүүгийн толгоогоо шургуулсан эхнэрийнх нь "Үгүй ээ" гэх бөглөө дуу гарч удалгүй өндөр өсгийд тог хийн эхнэр нь гарч ирлээ. Өндөр гойлог нуруутай, баргал шаргал гэмээр цайвар хүрэн үс, хөөхөн царайданд тунчиг зөгтсөн тэрээр сайхан хүүхэн юм. Клара гоёмсог банзал өмсөж, эмгээ зүүнгээ нөхөрлөөгөө харан инээмсэглэж. "Хамт кинонд явахгүй гээд байгаад чи уур хурж байгаа шүү. Чи уг нь энэ киног үзхийг хүсэдээсэн биз дээ" гэж эрхлэн өгүүлэхэд. "Харин тийм ээ. Гэхдээ хийх ажил их вэ шүү дээ." Эхнэр нь зочны өрөөний ширээн дээрх овоолгоотой бичиг цаасыг харснаа. За тийм дээ. Ажилчин хичнээн их ч гэсэн миний ард нь гарч чадна." Том инээмсэглэн. "За би тун удахгүй. Боёзардын дэлгүүр үуч шиг томрон заа юу." Тэгж бодогдохгүй л биш шүү. Инээмсэглэн хэлээд эхнэр нь унтлагын өрөөлөгөө эргэлээ. Том янжуур асааж ширээнд суухыг завдтал Клара хувцлаж дуусаад гарч ирэв. Үзэгсэлэн технэрээ явах гэж байгааг харсан Том янжуураа үндэсний сав эрмэгдүүлэн тавиад босож гадуур хувцсыг авч өмсгөөд тэрч үнсэхдээ эхнэртэйгээ хамт явахыг туйлын ихэр хүсэж байгаагаа бас мэдэрчээ. "За цагийг сайхан өнгөрөөгөөрэй дөө" гэж эхнэртээ хаалга нээж өгөөд шатаар тог хийлгэн уруудах түүнийхээ араас нэг хүн гийгүүд эргэж хаалгаа хаах оронд нарийнхан зайгаар орцсноос бүлээхэн агаар урсан гэрэл өн орхон мэдрэгдэж зочны өрөөний салхивч тас хийх хөшиг ширээн дээрх цаас хийсгэн сонсогдов. Түүнийг хаалгаа яаран хаагаад ирэхэд ширээн дээрх цааснууд хийсэн эргэлдэж нөгөө түрүүний гар ноорог бүхий шар цаас эргэлтэн ниссээр цонхны тавцанд хүрч салхивчны нарийн завсраар гарах гэж байгаа харагдахад ухсхийн цонх руу очиж тавцанд хүртэл өнөөх ер бусын бүлээн агаар үлээх шиг болоод хөшиг хийсэн шар цаас салхивчаар гарчхав. Цонхонд нүрээ наан гадагшаа ажиглахад өнөөх цаас цонхны модон тавцангийн торгон ирмэгт тогтож чадсан байхыг хараад цонхоо хамаг хүчээрээ дэлгэн гараас арвайтал цааш дахиад хийсчих юм.
Зэрэгэлдэх сууцны чулуун хананд өнөөх цаас хийсч очоод тогтчихсон. Цайрч харагдахыг хараад гараа жаахан сунгаа зүтгэх юм бол хүрчихмээр санагдав. Хоёр байшингийн хоорондын зайг барагцаалах юм бол 5 ярд орчим аж. Байшингийн чимэглэл бүхий булангаас нөгөө зөөлөн бүлийн салхи Томми нүүрлүүлээн. Тэрбээр цаасыг ажиглан цонхны тавцан дээр сүхэрч суусан хэвээр минут гарan хүлээв. Хэрвээ цаас доошо гудамж руу унах юм бол цахилгаан шатаар уруудаж очоод авчихъя гэж бодсон ч өнөөх цаас доош унсангүй. Байшингийн ханы чимэглэлийн төрж гарсан тоосгонд хавчуулагдчихсан цайран харагдсаар байх юм. Уг нь тэр цаасыг галын шилээвэр юм уу шүүрний ишээр татаад авчхаж болохоор харагдаж байсан ч тэдний гэрт тийм зүйлс харамсалтай байсангүй. Ширээн дээрх энэ олон цааснаас ганцхан тэр шар цаас хийсэж одсонд тэр бухимдан хараал тавьж эхлэв. Шинээр хүнсний дэлгүүрийн салбар нэг талаар хийсэн бүх судалгаануудаа Том тэр гайтай шар цаасан дээр тэмдэглэсэн юм. Үнийн санал, тоо баримт, үйлчлүүлэгчдийн тоо зэрэг бүр маш чухал мэдээллүүд тэр цаасан дээр тэмдэглэвтэй. Том энэ тэмдэглэлийг хийхин тулд нэлээд хэд хоногийн турш орой болгон өөртөө үйлчлэх дэлгүүрийн үүдэнд зогсож үйлчлүүлэгчдийн тоог гаргасан юм. Тэдгээр баримтгүйгээр тэрний шин дэлгүүрийн санаа удирдлагуудынх нь анхаарлыг татахгүй. Ингээд Том тэрхүү шар цаасны төлөө яахаас ч буцахааргүй болов. Дараагийн хэдэн хором өнгөрөхөд уг нь тэр өнөөх шар хуудсыг тэр чигт нь орхичихдаг юм билүү гэж бодсон ч энэ тэмдэглэл тэрэнд дахиад байхгүй шүү дээ. Бүхэл бүтэн 2 сарынхан хөдөлмөр байсан болохоор хэрхэвч орхиж болохгүй санагдана. Өнөө орой хийх ёстой байсан ажил нь тэрэнд асар их боломж, ирээдүг авчрах бөгөөд тэр компанийнхаа бусад залуу ажилтнаас илүү нэлэгдэх болно гэдэгтээ маш итгэлтэй байсан тул цайран харагдах цаасыг авахаар цонхороо гарахаар шийдлээ. Тэрбээр гинэт Европ бусын хөөрөл давтан инээдэн хурч тэр цаасанд хүрэхгүй тийм ч хэцүү биш юм шиг санагдан цаас тогтсон байшингийн болон хүртэлх зайг нүдэрээ хэмжив. Байшингийн ханы ирэмгийн чимэглэл тоосго гутлын ул гიშгэж болмоор хэмжээтэй харагдаж мөн хагас инчийн хошуу бүхий ирмэг гарган өрсөн тоосгоноос бариад тэнцвэрээ хадгалж болохоор юм шиг санагдав. Энэ бүгдийг тооцсон ажигласныхаа дараа тэрбээр даарахгүй тулд шүүгэнээсээ хуучин хүрмээ авч өмсөд шууд цонхны тавцан дээр гарлаа. Чичирч салгалсан хөлөө аажуухан зөөсөөр цонхны гадна тавцангаар дамжин байшингийн хандах тоосгоны ирмэгт гიშгэн төр зогсож тэнцвэрээ олоод цаашаалахад цонхныхоо гэрлээс холдож харанхуй руу орлоо. 11 давхрын өндөрт хүйтэн байлаа. Гэрэлтэй харагдах цонхоо нэг ажиж аваад цонхны шаваас тоосгоны булангаас барин цааш төглөө. Тоосгоны төрж гарсан хэсэгт хөлөө болгоомжтой зөөж 2 гараа ээлжлэн ахиулсаар цаашлах юм. Цээж нүрээрээ хүйтэн тоосгон ханд наалдан тэнцвэрээ хадгалж хөдөлнө гэдэг амаргүй юм. Цонхных нь гэрэл бүр харагдахаа болоход энд тэрний бодож байснаас илүү харанхуй болохыг сайн ойлгов. Эхлээд баруун гараараа ирмэгээс барьж дараа нь хөлөө гიშгэц олоод зогсолтгүй цаашлах зуур гიშгэж байгаа тоосгоны ирмэг тэрний тооцсон шиг бас тимч өргөн биш нь мэдрэгдэж байв. Тэрбээр зөвхөн урагшаа харж зүтгэсээр явхад хөрөмнийх нь товч хананд тээглэж байлаач тэр доош харалгүй 2 хөлөө ээлжлэн тавилсаар урагш зүтгэн. Эцэст нь тэр өнөөх буланд арайхийн хүрлээ. Тэр баруун хөлөө аажуухан өргөж баруун талд нь буй ханын урагш төрсөн ирмэгт тавилаа. 2 байшингийн хан булан үүсгэн ойрхон байрлсан бөгөөд тэрбээр яг тэр буланд нэг хөлөө өөрийнхөө байшингийн ханны төрсөн тоосгоны ирмэгт, нөгөө хөлөө зэрэгцээ байшингийн ханны тоосгоны ирмэгт тавиадах. Нэг гараараа тоосгоны ирмэгээс барьж, нөгөө гараа аажмаар 2 хөлийнхөө дундуур доош явуулан өнөөх цаасандаа хүрэхээр зүтгэлээ. Тэгсэн тэрний өвдөг хананд тулаад хангалттай бүхий чадахгүй байлаа. Толгоогоо арай жаахан бүхийлгэж байгаад дахин оролдохоор үзэхээр шийдэж тонгойтол 2 хөлийнхэн дундуур Лексингтоны өргөн чөлөө Ловин театр бүхэлдээ харагдах нь тэр.
Тэгээд цааш ахиулан харвал 50 дугаар гудамж, замаар сүлжилдэх олон машины гэрэл, хар цэг төдий харагдах явган хүмүүс, шоо шиг жижигхэн санагдах байшингуудыг хараад бүх биеийн зарс хийж айсандаа бүр чичирч эхлэв. Тэрбээр цаасны хойноос санаандгүй тонгоон ямар гихч аимшигтай өндөрт өчүүхэн жаахан тоосгоны ирмэг дээр тогтож ятан байгаагаа нэг л хальтэрвал ямар ч авралгүй болохоо ойлгоод хөдөлж чадхаа болчих. Жаал азнаад тэрбээр тоосгоны өнцгөөс аль болох лавхан атгаж бүх биеэрээ хананд наалтав. Тэрний хамаг бие чичирч, гар нь бадайран, нүдээ тас ансан бөгөөд айсан даарснаас болоод ирүүн тажигнаж байв. Гэвч тэр амьд гарахын тулд өөрийгөө тайвшруулж, айдсаа дарах ёстойгоо ч ойлгож, гүнзгий амьсгал авах гэж хичээнэ. Хүйтэн агаараар цээжэд үүргэн амьсгал авсны дараач чичирхээ болж нүдээ нээж чадсангүй. Тэр доошо хараагүй байсан бол ийм байдалд оролгүй ирсэн шигээ тайван буцаж чадах байснаа ойлгож байв. Одоо тэр эргээ цонх руугаа очиход тун хэцүү, бараг боломжгүй болсон байлаа. Энэ янзаараа хөлөө зөөхийг оролдох юм бол тэнцвэрийн алдан доош унахаа ойлгоод тэр хөдөлсөнгүй. Хором хэртээ зогссны дараа тэр доогуур сүлжилдэх машины дохой хангинахыг сонсч эхлэв. Удалгүй шуугаан ихтэй хотын төвийн дуу чимээ түнд бүрэн сонсогдож эхэллээ. Тэгэхээр нь тэр "Туслаарай" гэж хамаг чадлаараа хашгирлаа. Гэхдээ тэрийн хөндөрт салхитай, бас нүүр нь тоосгон хан руу харсан байгаа ийм нөхцөлд хашгираад хинч сонсохгүй тэгээд ч энэ бол Нью-Йорк шүү дээ. Шөнийн цагаар ингэж хашгирахыг хэн нэгэн сонслоо гэхэд тоохгүй гэдгийг тэр мэдж байлаа. Тэгэд нүдэн анин өөрийнхөө байдлыг төсөөлөв. Тоосгоны ирмэг дээр тогтож ядан динжигнэж байтал тэрний нэг хөл хальтран тэнцвэрээ алдаж ассар өндрөөс шидсэн чулуу шиг доошоо харван унлаа. Ийм байдалтай удах юм бол тэрний энэ төсөөлөл аимшигт үнэн болох нь гарцаагүй. Тэр нүдээ аажуухан нээхдээ баг зэрэг тайвширсан байлаа. Тэгээд нэг гараа аажуухан хөдөлгөн цаахан нь байгаа тоосгоны ирэмгээс барьж хөлөө зөв. Дахиад чаагаа эхлэв. Хөөрхөн амьсгаатан зүтгэсээр. Ийхүү бага багаар ахиж байтал тэрний хөшсөн гарын хуруунд өнөөх мүү гайтай цаас мэдрэгдэх нь тэр. Гайхаж цочирдсандаа болоод тэрний хоолойноос нэг энэгч биш, архирахч биш нэг тийм дуу гарлаа. Гэвч тэрээр амаа ангаан цаасаа шүдэндээ зууж аваад дахин бүх биеэрээ хананд наалдан гар хөлөө ээлжлэн аажуухан зөөж эхлэв. Тэн явхдаа тэрбээр барайл юуч бодсонгүй. Бүр нүдээ ч нээсэнгүй. Гэхдээ яах вэ? Энэ нь тэрний айдсыг жаахан ч болов нэмгэлж байлаа. Сөөмөр ахиж байлаа. Гэнэ тэрний толгойд энгэрээрээ тас наалдаж зуурсан энэ хүйтэн тоосгон ханны цаадах гэрийнхэн байдал буугаад ирэв. Дулаахан, сайхан, тавлаг орчин. Тэр өөрийгөө шалан дээр гараа алдлан хэвтэж байгаагаар төсөөлж тэрхүү сайхан аюулгүй өрөөнөөс томч холгүй өөрөө хамаг төвчээрээ баран чичрээ зогсож байгаа ачээ. Ингэж дэмий юм бодон удаан зогсох юм бол унах аюултай гэдгээ тэр дахин санаад өмнөгшгөө нүдэн анин гар хөлөө ээлжлэн зөөж эхлэв. Тэгсэн чинь нүдэн ансан байснаасаа болоод цонхондоо ойртон ирж гараараа барьж байсан ханын чимэглэл тоосог алга болсныг мэдэлгүй хоосон хан самардаад тэнцвэрээ алдан бүдрэхтэй баруун хөлн зүүн хөлийнхэн шагааг цохинд доош унлаа. Гэхдээ тэр баруун гараараа цонхны шил тавцсан модыг самардан шүүрч амжсан юм. Бүх биеэрээ цонхны тавцангаас дүүжлэгдсэн боловч онгорхоо байсан цонхоо савчсан гараараа түлхээд хааж орхив. Хэдэн хормын дараа тэр өвдгөөрөө нэгэн тоосгоны ирмэг олж өвдөглөө тэнцвэрээ авч цонхны тавцсан модноос зуурсан гараа тохоогоор нь нуглан дээрс зүтгэсээр цонхны тавцсанд цээжээ ойртуулж тухаараа хаалттай цонхондоо хүрлээ.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиад томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Трафлиуман дэмжиж ажиллаж байна. Баярлалаа. За тэгэхээр бид одоо хизээний танил Трафлиуга бас нэг аягүй гой үйлчлэгээтэй болсныг та бүхэнтэй танилцуулах гэж байна. Танд одоо энэ улирал солигдож байгаа зааг үе дээр ханиад томооны анхан шатны шинж тэмдэг илэрх буюу одоо толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, найтах, бие ард заах ч юм уу ийм шинж тэмдэг эхэлж байгаа тохиолдолд та сайхан Трафлиуны хариулаад уучаарай. За хүндрэхээс өмнө дарах бол одоо маш ухаалаг үйлдэл шүү. Гэхдээ бүх эмийн сангуудаар Трафлиу уг нь худалдаалагдж байгаа. Та гарч авах боломжгүй бол H point цэг эмээнээс захиалаад гэртээ үнгүү хөргүүлээд авах бүрэн боломжтой юм шүү. Хэрэглэгчтэй мэдрээд ийм гоё үйлчлэгээ хэрэгжүүлж байгаад нь баярлж байна. За тэгээд ханиад томооны шинж тэмдгийг ихэнх үед илэрж байгаа шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Трафлиуда баярлалаа. Нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаад маш баярлалаа. Цонхны тавцангийн доороос зуурсан чигээрээ зочны өрөөрүүгээ үлийн харлаа. Улаан хөргөнгийн тохилог буйд нь бичгийн машин тавьсан ширээн, сэтгүүлүүд нь тэрний дөнгөж саяхан татаж байсан янжуур яг хамрынх нь урд байх юм. Янжуурынх нь утаа суунаглаж байхыг харуул дөнгөж сая гарсан болтой. Тэр аманда шар өнгийн цаас зуусан өөрийнхөө царайг цонхны шилэнд толдоод нэг гараа тавцангаас сулхан өнөөхийг амнаасаа авч цонхны гэрэлд нэгэнтээ хараад базаж халаасандаа хийв. Уг нь бол цонх бүтэн хаагдаагүй. Жаахан завсар байсан хэдий ч онгойлгож чадсангүй. Цонхны хүрээ гадна талаас нь онгойлгох боломжгүй аж. Хуруугаараа хичнээн малтаж төнхөөд ч завсар гаргаж чадсангүй. Зүүн гараараа цонхны тавцангийн модноос зуурч тоосгоны ирмэг өвдгөлсөн хөл дээрээ дахин тэнцвэрээ олж агаад баруун гарын алгаараа цонхны шил рүү дэлстэл гар нь шилнээс ойж тэр эрчэндээ биеийн савлаж тэнцвэрээ алдах шахав. Тоосгоны булан өвдөглөж тавцангийн модноос зүүгдэн амьдүүж байгаа тэрнийг нэг муу жижигхэн хавтгай шил аюулгүй дулаахан орон гэрээс нь тусгаарлаж байна гэж бодохоор инээд ч хүрэх шиг санагдаж нүдэ анин яах тухайга хором хэртэй бодсон хэдий ч толгойд нь бүр юу ч орж ирсэнгүй. Гэхдээ л тэр тайван байж аль болох чичрэхгүй гэчээн гэртээ орж чаддгал юм бол шалан дээрээ тэрийн хэвтэж өнхөрч гараа алдалж өрөөнд дотроо гүйн гэж бодно. Түр амс хийгээд хөлөө аяархан хөдөлгөн татаж өвдөглөж байгаа тоосгоныхоо ирмэг дээр улаараа гიშгэж чадлаа. Гараа зангидж байгаад шил рүү цогсонд шил хагарсангүй. Харин дөргөлтөнд нь зуурч байсан тавцангийн мод шажигнан дуурсанд тэр цонхны шилийг тийм ч амархан хагалж чадахгүйгээ мэдээд дэмээл хашгирсан боловч бас л хинч сонссонгүй. Арга бараад Клара гэртэлнэ. Хүлээх юм гэж бодов. Тэгэд тэр үргэлжлүүлэн төсөөллөө. Клара цоожийг төлхүүрдэн орж ирээд хаалгаа хааснаа гинэт зочны өрөөний цонхны цаанд дүүжигнэж байгаа тэрний хөөр хилэлдөө царайг олж хараад сандран твдэж цонх руу ухсхийн гүйж ирээд тэрний хэлснээр цонхыг онгойлгох гэж хичээх боловч чадахгүй байх. Яагад гэвэл Клара цонхыг гаднаас нь байтугай дотроос нь ч онгойлгож чаддгүй юмсан ч. Цонх онгойлгох болохоор бол дандаа тоомыг дууддаг Клара буцаж гүйн. Байрны харуулыг юм уу хөгшчүүдээс, хөршүүдээс хин нэг дуудан авчирч цонх онгойлгуулахад би гэртээ ороод тэдэнд зүгээр жаахан цэвэр агаар амьсгалаа да гэж хэлнэ. Гэвч яагаад ч бүтэхгүй хэлбэрэл та. Учир нь Клара 3 цагийн дараа ирнэ шүү дээ. Тэр ийм байдалтай бүхэл бүтэн 3 цаг тэснэ гэж үү дээ. Цагаа харсан чинь Клара яваад ердөө 8 минут л болсон байв. Тэр 8 минутын өмнө гэртээ эхнэрээ үнсээ зогсож байсан шүү дээ. Тэр бэр хөлөө хөдлөхөөс жайжээв. Учир нь тэрний хөл тоосгоны ирмэг дээр арай гэж тогтож байсан юм. Дээр нь тэрний гарч хэлж эхэлсэн бөгөөд өвдгөн шалбарч хөл нь мэдээ алдан бадаараад тэсгэд бэрх болсон байлаа. Ойролцоох байшингуудын цонх бараг бүгдээрээ гэрэлтэй. Тасалгаан доторх зүйлс нь харагдаж байв. Хажуугийн байшингийн цонхоор нэг ир сонин уншаад сууж харагдана. Өөр нэг өрөөний цонхонд нэг хүний дүрс ойртож ирсэн боловч удалгүй халга болов. Бас нэг өрөөнд зурагтын цэнхэр саарал дэлгэц засаалттай харагдах юм. Нөгөө сонин уншиж байсан ир сонингоо эргүүлэн уншиж байгаа үзэгдэв.
Тэрбээр энгэрийн дотор халааснасаа боодолтой цаас оллоо. Нэгийг шүдээрээ сугалж аваад цонхны гэрэлд харвал ягаан бихээр бичсэн тэрний зар сурчилгааны загтал байсныг өрөөс нь талаас нь хуйлаад нөгөө халаасантай байсан хайрцагтай шүтэнцийг гарган өрөөсөн гараараа нилээд оролдон байж асаав. Цаасандаа гал ойртуулад галаараа тал тийшээ дохиж даллаа. Тэгээд тэрний халаасанд ийм зар сурчилгааны загтал 3 ширхэг байсныг гурвуулангийн шатаалаа. Сүүлчийн цаас шатаж дуусаад үлдэгдэл нь газар унахад нэг ир тэрнийг хараад дээшээ харсан боловч Томыг анзаарсангүй. Хэрвээ тэрний халаасанд хідэн зоос байгаад доош нь унгаасан бол харсан хүн нь заавал хаанаас унсны тогтоох гэж оролдох байсан да гэж тэр аргаа бараад бодов. Цонхны тавцангийн модноос зуурсан гар нь чичирч эхэллээ. Гараа солиод халааснуудаа дахин нэгжиж үзлээ. Тэрбээр хүрмээ солихдоо төрөвчөө халаасандаа үлдээчихэж. Тэрний халаасанд нөгөө шар хуудсал байна. Хэрвээ тэр зам дээр унаж үхэх юм бол хин муу цаас хинд ч хэрэггүй болох бөгөөд тэрнийг хаалттай цонхоор яагаад унсныг хинч тайлж мэдэхгүй үлдэнэ. Халааснаас нь олдох энэ шар цаасан дээрх сараачсан зүйлсийг бүр хинч ойлгохгүй бөгөөд зүгээр л зуурдаар нас барсан ирийн халаасан дах ноорог цаас болох юм. Одоо тэр аврагдах боломжгүй болсноо ойлгож эхлэв. Гар нь тавцангаас зуурсан хിവэрээ авч маш ихэр чичирч байлаа. Тэрбээр эцсийн тэнхээгээ шавхан хөлөө тоосгон дээр тогтоож гараараа тавцангийн янз модноос зуурч байхдаа эхнэрээ ийм харанхуй хүйтэн шөнөөр үргэлжил ганцаарангийн ажилд нь явуулж байснаа санаад их л харамсав. Хайртай бүсгүйтэйгээ хамт зугаалах орон зайг нь оройг нь булаач. Эцэст нь тэрнийг энд авчирсан энэ шар цаасан дээрх хэний ч ойлгохгүй тэмдэглэл буюу нас барсан хүний халаасан дах ноорог цаасанд тэрний уур хурч хий дэмий гарцдсан амьдралынхаа хайрын цаг хугацаанд харамсав. Тэрний хөл гарн суларч эхлэх үед тэрбээр цонхны шил рүү дахин нэг цохоод үзэхэр шийдлээ. Тэгээд биеэ бэлтгэн нудрага зангидав. Тэр хамаг хүчээ шавхан сүүлчийн удаа зохих гэж байгаа болохоор сайтар тооцооллоо. Цонхны шил тэрнээс 2 фут орчим зайтай харагдаж байсан болохоор ийм зайнаас шилийг хагартал нь хүчтэй цохиж чадахгүй байхаа гэж тооцоод аль болох дээшилж дөхөв. Ингээд тэр нэг гараараа цонхны хүрээ модноос хумсаараа шигтгэн бариад хамаг биеэ хөвчлөн тэнцвэрээ авч цохиход бэлдэв. Цонхыг цохиж хагалсан даруйда шил байсан хүрээнээс шүүрч авахгүй унандаа гэдгээ тэр мэдчихвэлаа. Учир нь тэр хумсаараа цонхны хүрээнээс зуураад хоромч тэсхэргүй байсан юм. Төр зогсос хийгээд шууд цохилоо. Энэ цохилтоос тэрний амьд гарах 11 давхраас унаж бяцрах нь хамаарна. Сүүлчийн цохилтыг хийхдээ тэр нударгаа цайтлан хүчээ шавхан зангидаж Клараг бодон яг цохих агшиндаа эхнэрийнхээ нэрийг дуудан хашгирлаа. Шил хагарах чимээ сонсогдож тасалгааны бүлээн агаар нүүрлүүн зөөлөн үлээх мэдрэгдэн өрөөний шал цонхны тавцангаар нэг хагарах шил ботров. Цонх руу зогсон гараараа агшин зур шилний хагархааны үлдэгдэл сараах цонхны хүрээнээс шүүрэн авч өрөө рүүгээ зүтгэж байхдаа тэр баярлан инээмсэглэж байлаа. Цонх руу авиран гарч өрөө рүүгээ орсны дараа тэрбээр гадаа хананд амь тэмтэн зүгдэж байхдаа бодож байсанчлан шалан дээр тэрийн хөвдсөнгүй. Бас өрөөнд дураач гүйсэнгүй. Халааснасаа өнөөх өнгөгдсөн шар цаасаа авч ширээн дээр тавин дээр нь харандаа хаяад толгоогоос ихсэрч хэсэг ажиглаж зогссноо. Хувцсныхаа шүүгээрөө эргэж гадуур хувцас малгайгаа өмсөд хаалгаа онгойлгон эхнэрийнхээ хойноос яаран гарлаа. Хаалга онгойлгоход ер бусын бүлийн салхи хаалгаар дахин үлээж зочны өрөөний ширээн дээр тавьсан өнөөх шар цаас харандааны хамт эргэлдэн шилгүй болсон цонхоор хийсэж өрөөнөөс нь амьдралаас нь гарч явах нь харагдав. Том Беник нэг сайн жомолцаад хаалга хаалаа. Дараагийн үллэг.
Зохиолч Уйхуа. Баруун хойноос салхи үгсэн жин үд. Нарны туяа ан цав нүх сүвгүй цонхны шил нэвтлэн тусахдаа сандал тохон орхисон өмдрүү минь шургачих удаа гэлтэй. Хүнжилтөө нүцгэн хөвтөх би баруун гараараа баруун нүднийхээ нуухыг нухаж. Унтснаас болоод нуухдчихж. Тэгээд нуухаа тэнд нь байлгаад байж боломгүй санагдаад тэрэнд бас хүндэтгэлгүй хандах зохисгүй мэт. Тиймээс ээлдэг зөөлнөөр ухаж байлаа. Тэгээд зүүн нүд маань чөлөөтэй тул зугаацуулах гэж өмдрүүгээ харлаа. Өчигдөр унтахдаа тэндүү хайн хандаж сандал унуул шидсэндээ харамсав. Өмд тэндээ нэг л өрөвдөлтөй. Хувцс маань ч бас дээр тхимгүй тэрүүгээр нэг хөглөрч байна. Одоо би зүүн нүдэрээ тэднийг харангаа өчигдөр унтахдаа могон арьс гуйжих шиг юм болсон байх таа гэж бодов. Өмд хувцс маань могон гуйжсан арьс шиг харагдах юм. Энэ үед өмдний маань шуумагт нарийн ширхэгтэй гэрэл тусаж надад алтлаг өнгөт нохоо бүсийг санагдууллаа. Бие захтнах шиг болж завтаа байгаа зүүн гараараа маажсан ч ганц гар маань амждагвэ. Бас баруун гараа дайчлах хэрэгтэй боллоо. Тэгс нэг хүн хаалга тогшиж байна. Босхосоо өмнө эхлээд би за хөршийн хаалгыг тогшиж байгаа байлгүй дээ гэж бодчихв. Тэгсэн яалчгүй манай хаалга мөндөг шүү. Хөө хэн манай хаалгыг тогшдог байна? Бүр гайхаш тасрав. Хөө уг нь надаас өөр хэн л байв гэж дээ. Гэтэл би ч одоо ингээ гэртээ орон дотор хэвтчихэж штэ. За хаалга хандурсан байлгүй дээ. Гэт би анхаарахаа болж үргэлжлүүлэн бие маажлаа. Гадуур явж байгаад ирэхээрээ би дандаа л хаалга хэсэг тогшиж байснаа. Өөр хүн ирж хаалга онгойлохгүй гэдэгт итгэлтэй болсон цагта саяны түлхүүрээ гаргаж ирдгээ саналаа. Энэ хаалга тогших чимээ хаалга маань нурж гунах гэж байгаа аяттай нүргэлээд байх юм. Гадаа хаалга цохиж байгаа хүн гараараа биш бүр хөлөөрөө өшөглөж байгааг би мэдэв. За яадаг юм бэлээ гэж арга чарга бодох гэсээр байтал шалан дээр хаалга нурж унж байгаа хүнд чимээ сонсогдож түр нар хийх дуу миний би бүр хідэнтэй дөргөв. Хууд сахалтай бадрүүн ир орны маань өмнө ирээд над руу уурсан орилж байх юм. Хөш. Гүн найз чинь үхэх гэж байхад чи унтж байгаа мó? Энэ хүнийг би урд нь огт үзээгүй юм байна. Хөө хэн төрүүлсэн бүү мэд. Өөдөөс нь би юу хүн андуураад байгаа юм биш үү? Гэж яасан ч андуурах ёсгүй гэд байна. Тэрний энэ өөрийнхөө хариултад бат итгэлтэй байгаа байдал намайг бүр эргэлзээнд оруулж би арай өөр айл дээрээ унтчихсан биш байгаа даач гэж бодох шиг. Тэгээ орон дээрээсээ огл харин босоод хаалга руу гүйн очиж хаалганы дугаарыг харлаа. Тэгсэн нөгөө хаалганы маань дугаар одоо бол бүр гэрт маань хэвтэж байна. Буцаж гүйж орж ирээд газар хэвтээ өнөөх хаалган дээрх дугаарыг хайлаа. Дээр нь ингээ биччихэж. Хун гүүрний шинэ хорооллын 26 дугаар байр 3 тоот. Тэгээ би тэр залуугаас хөөе энэ сая чиний нөгөө унгасаа хаалга мөн үү? Тий. Тэгвэл зөвл биш дээ. Чи яа харахгүй айл андуурсан байна. Одоо харин миний бат итгэлтэй байгаа байдал тэрнийг эргэлзүүлж эхэллээ. Тэр над руу хэсэг харж яснаа. Чамайг Уйхуа гэдэг үү? Тийм. Гэхдээ би бол чамайг танихгүй л дээ. Чамайг Уйхуа гэдэг юм уу? Тийм. Тэг би чамайг танихгүй гэдэг байна штэ. Гүн найз чинь бүр амьсгал хураах гээд байна гэж би чамд хэлээд байна. Би хизээч найзтай байгаагүй л дээ. Гэхдээ би ерөөсөө найзтай байж үзээгүй гэдээ бас хэлээд байна штэ. Гэж хуцаад байгаа ч муу бэртгчин минь. Гэж харааснаа хөмсгөө цангидлаа. Би юу? За би бэртгчин биш. Чи энэ өрөө дүүрэн номыг хар. Эднэр гэрчлэн надад хүчээр найз өгөх гээд байгаа юм бол би яасан ч тэр нэг юм чи авахгүй. Надад угаасаа ямар ч найз гэж байдгүй юм. Тэгтээ би нэг жаахан амьсгаа авч байгаа цааш нь. Тэгтээ байна. Чи тэр найзыгаа энэ 4 тоотод бэлгэлж болно шүү. Манай хөрш гэдгийг 4 тоотод амьдардаг цаадах чинь бол зөндөө найзтай. Дахиад нэгийг өгсөн ч цаадах чинь тоохгүй байх шүү. Хөөе, тэнэгэ. Энд чинь чиний найз штэ. Чи зүхтаах гээд байгаа юм шүү. Тэгснэ тэр залуу бүр намайг залгих нь гэлтэй улам ойртлоо.
Бүр миний амьдралдаа хязгаарч сонсож байгаагүй нэрийг хэлэх юм. Гүй ээ, би бүр ийм нэртэй хүн ерөөсөө танихгүй, уулзаж байгаагүй. Чи яасан хүний ач мэддэггүй бэртэгчин бэ? Гэж хэлснээ миний хөлийн шилбэтэй адилхан бүдүүн гараараа үснээс минь зулгаахаар урагшаа сунлаа. Би бушуухан орны болонд очиод өөрийгөө хамгаалаад бохимдонгу орилсон юм. Би хотын жижигхэн бэртэгчин биш мэдвүү, сэхэтэн хүн. Би нотолж чадна шүү. Хэрвээ дахиад намайг хотын жижиг гар гэж хэлэх юм бол би чамайг эндээс явуулъя шүү. Тэрний гар нэг урагшаа сунаж, тэгээ хүнжил рүү минь шургаж, хүйтэн хүчтэй гараараа миний дулаахан зөөлөн тунаа мудаа хөлийг бариад авлаа. Дараа нь тэр намайг хүнжил дотроос минь бүхлээр нь өргөж гаргаж ирээд газарт шидэд унахчихв. Хурдан хувцаа өмс. Тэгэхгүй бол чамайг энэ чигээр чи чирээд явчихна шүү. Натаас бараг л 5 дахин хүчтэй. Энэ нөхөртөө дахиад маргалдлаа гэд над ямар ч утгагүйг би мэдлээ. Зүгээр л нэг өмд шидэж байгаа юм шиг л намайг цонхоор гаргаа шидчих юм байна. Тэгээд би тийм өөх гэж байгаа хүн надтай уулзъя гэд байхад чинь би бас дуртайя очилгүй яах вэ? Гэж хэлээд газраас босож хувцаслаж эхэллээ. Ингэж л энэ муу чөтгөр авмаар үд дунд энэ нэг хар юм миний хаалгыг өшгөлөж унгаагаад миний бүр ёор танихгүй авахыг хүсэхгүй байгаа найзыг надад бэлгэлсэн юм да. Ядж байхад тэр нь яг одоо өөх гэж байгаа найз гэж байгаа. Гадаа баруун хойноос салхи үгэн нисгэрч байлаа. Надад хүрэн малгай ороолт бэлийч байхгүй. Би нэмгэн дан хувцлаад энэ нэг хүрэн малгай ороолт бэлийтэй залууг дагаад ямар ч мэдэгдэхгүй нэр усынч танихгүй нөгөө найзыгаа эргэхээр явсан юм. Гудамжинд үлээх баруун хой зүгийн салхи. Хоёр ширхэг модны навчсыг хийсгэх мэт бид хоёрыг үлээн туусаар өнөөх найзын маань гэрэн үүдэнд авчраатгав. Үүдэндээ цэцгэн ирэх үлгжээ. Өнөөх залуу над руу эргэж харснаа их л гунигтайгаар найз ч үхчихэж гэж хэлэх юм. Би нүгийн сонсоод баярлах уу, гуниглах уу гэдгээ яг нарийн шийдэж амжаагүй байсан цорхирон ойлгох чимээ сонсогдов. Өнөөх залуу намайг тэр ойлгох чимээ рүү түлхээд оруулчихав. Ингээд үе гашууд автсан эрэгтэй эмэгтэй хүмүүс бөөгн намайг бүчиж бүгдээрээ л надад сэтгэл нь хөдөлж анхаарал тавьсан өнгөйсаар. За дүү минь тэсэрэ гэж хэлсгэн. Энэ үед би ч гэсэн гуниглсан төр үзүүлж толгой дохино. Яагад гэвэл энэ үед би үнэхээр үннийг хэлье гэж бодсноо. Хэлэх нь утгагүй хэрэг байна гэж бодсон юм. Тэдний мөрийг зөөлөн алгадаж, толгойг нь зөөлөн илж, намайг тайтгаруулах үгэнд нь талархлаа илэрхийллээ. Бас хідэн буйлаа залуутаа удаан чанга гихч нь гар бариатглаа. Тэгсэн тэр залуучууд тэсэрэ гэж байна. Би ч тэснэ гэж амлалаа. Тэгээд энэ зур нэг настай эмэгтэй хөдөлж яданд өгөж ирэв. Нүд дүүрэн нулимстай гарын минь атгаснаа. Хүм маань үхчлээ. Мэдсэн. Би бас их гашуудж байна. Ясл их гинти юм боллоо шүү. Уг нь бол би тэр эмэгтэйд өчигдөр хүүтэй чинь хамт наран дээгээд явж байлаа гэд хэлье гэж бодож исэн. Тэгээд тэр эмэгтэйн часхийн уйлах дунд нь хамаг биеийн шар ус босвоо. За, та минь тестэх юм шүү. Дараа нь тэр эмэгтэйн уйлах дуу арай нэг намдаад гараар минь нулимсаа арчиж эхэллээ. Тэгснээ толгоогоо өргөд надад хандан. Хүү минь ээ, чи бас тестэх юм шүү хүү минь. Би хүчлэн толгой дохиод. Би тэсэд гарнаа. Та харин бие боддөг юм шүү. Нөгөө эмэгтэй дахиад л гараар минь нулимсаа арчаад гарын минь бүр нусны альчуур болгох нэ. Тэгээ тэрний булангартай халуун нулимс гар дээр минь замбраагүй нь ялгадаг дав. Гараа татаж авах гэсэн боловч настай эмэгтэй чанга зурах юм. Чи ч гэсэн бие бодорой хүү минь. Бие бодлого яах вэ? Хоёулаа л бие сайн анхаарэ. Уй гашууга хүч болгон хувиргая да. Эмэгтэй толгой дохиод. Хүү маань чамайг хүлээж тэлсэнгүү. Ингээд нүд анчлаа. Чи хүүг минь зэмлээгүй үсттэй. Юу гэж дээ? Юу боллоо гэж зэмлэх вдэ?
Настай эмэгтэй дахиад л гингэнэн уйлж гарав хэсэг уйлж байснаа надад. Би ч ерөөсөө ганц хүүтэй байсан юм. Тэгсэн хүү маань өгчлээ. Одоо чи миний хүү болсон шүү. Би хүчээ шавхан гараа сугалж аваад нулимсаа арчих гэж байгаа юм шиг дүр үзүүллээ. Надад ямар ч нулимс байгаагүй л дээ. Тэгээ удалгүй настай эмэгтэйд би үнэндээ бол нэлээд дээрээс хойш би таныг төрсөн ээжгээ л санаж яваа юм аа гэж хэллээ. Би одоо өөр юу хэлэх вэ? Энэ үг тэгсэн тэрний шаналсан сэтгэлийг хөдлөж эмэгтэй бүрч ихээр уйлж гарав. Аргаа бараад тэр эмэгтэй мөрөн дээр зөөлөн алгадаад бүр гар хорсож эхлэхэд сая нэг юм эмэгтэй уйлхаа болсон юм. Эмэгтэй гараас маань хөтлөн нэг өрөөний үүдэнд ирлээ. Тэгээ тэр надад. За миний хүү орч хүүд минь хань бол доо гэж хэлв. Би хаалгыг түлхэн ороход өөр ямар ч хүнгүй үхсэн ганц хүн л эвдэж байх юм. Би энэ дээр нь цагаан даав уучж гаж хажууд нь тавьсан сандлыг харвал надад л зориулж бэлдсэн болтой байхаар нь очоо суулаа. Би үхтлийн хажууд удаан сув. Тэгээд цагаан даавыг сөхөж үхтлийн байр байдлыг харлаа. Цонхийсэн цагаан нүүрэл харагдана. Энэ царайнаас хэдэн настайг нь мэдхэд бэрх юм. Би энэ царайтай бүр хэзээ ч таарч байгаагүй. Тэгээ бушуухан цагаан даавыг нь буцааж бүтээгээд дотроо. Энэ бол яг миний найз мөн гэж бодов. Ингээд би дөнгөж сая хараад мартсан үгсэн хүнийхээ хажууд суусаар байлаа. Би энд өөрийнхөө хүслээр ирээгүй, хүчээр ирсэн. Хэдий би энэ найзыгаа хүлээж авахыг хүсээгүй ч одоо тэр минь хүчгсэн байх шүү дээ. Гэсэн ч сэтгэл дэх хүнд ачаагаа авч хайж чадахгүй л байлаа. Ээж нь намайг тэрний оронд хүлээж авч чад байна. Хизээж уулзаж байгаагүй олигтой яриач нийлэхгүй нэг өгшин эмэгтэйг ээжигээ болгочлоо. Гарын маань альчуур шиг үзсэн нь яг хөө миний дургүй хүргэсэн л дээ. Гэсэн ч гэсэн тэрэнд гараа өгч би арчуулна. Цаашид ч ямар нэг үед тэрэнд хэрэг болох юм бол ямар ч илүү дутуу гомдолгүйгээр хүндэтгэлтэй гэх чинь би гараа өргөн барина. Би хоошид юу хийхээ сайн мэдчихэв. Би 20 янаар цэцгэн ирэх худалдаж аваад оршуулгын цагаан хувцс өмсөд тэрэнд хүндэтгэл үзүүлэх ёстой. Бас заавалжгүй нус нулимсандаа хутгалдан уйлж чандрын твэрээд ээжийн түшиж гудамжаар тойрч алхна. Тэгээд энэ бүхэн дууссаны дараа ч гэсэн жил бүр ханш нэх баяраар очиж булшийг нэргэнэ. Түүнчлэн гүйцээгээгүй үүргийг өвлөн авч ачлал дахимдуу хүү байх ёстой. Харин одоо миний хувьд бол нэн даруй хийх ёстой хамгийн чухал ажил бол мужаан олоод нөгөөмө булаа ирийн унгаасан гэрийнхээ хаалгыг засуулъя да. За яг одоохондоо бол энэ өгсөн хүрийг л захиад сууж байна да. 1987 оны 2 дугаар сарын 14. За надад нэр байхгүй нэртэй Непког хэвлэн гаргасан намнаас уншлаа. За юу бодогдож байна? Гоё зохиолыг уншихад ингээд цаанаасаа л үнэхээр кайфтай, гоё, урамтай, сайхан байдаг шүү. Эхний зохиол дээр бүгдээрээ амьдрал нь тэр чигээрээ одоо үн цэнгүй болж байгаа тэр үхэл шиг амьдарч байгаа, утгагүй амьдарч байгаа амьдралынх нь аз жаргалаас илүү карьерийг тэргүүнд тавиад байж байгаа. Яг өнөө цагийн бидний амьдралдаа гаргадаг алдааг өгүүллээ. Үхэн хатаа олж авсан тэрмөө шар цаасан цанхоор гарахт нь хийсгэд хамгийн сүүлд нь тэр залуу амьдралынхаа үн цэнийг олоод авцсан учраас тэр цаас хийсэг гэд хайж байгаа тэр хэсэг бол маш гоё байлаа. Тэгэд ер нь энэ эхний зохиолыг бичсэн зохиолч бол маш жижиг чимхлүүр зүйлс, бэлэгдэл зүйлсээр бас амьдралын үн цэнтэй мөн чанаруудыг төлөөлүүлэн бичиж чаддгаараа бас алдартай. Энэ зохиол дээр зохиолч өөрөө бас яг тэр нэг Америкийн нийгмийн нэг юм ороо бусгай үед нь өөрөө байсан зохиолч учраас бас эдис олгоныг мэдрэн бичсэн болов уу гэж бодож байна. За уухай зохиолчийг бид хэдийний мэдж байгаа. Уухай зохиолчийн баруун хойноос гүгсэн чингүүд гэдэг энэ зохиол дээр
За тэнэг хүн бол биш, боловсралтай ном уншдаг, за их зах замбраагүй амьдралтай бол биш. Ингээд нэг өөрөөрөө хөөрхөн оршоол байж байгаа энэ хүнд хаанаас ч юм нэг юм танихгүй нас орсон найз гарч ирээд хүний сэтгэлийг хүчээр тайвшруулах шаардлага гарсан. Энэ тухай та нар маань юу гэж бодож байгаагаа маш гоё тодорхой бичээрэй. Уран зохиолын хамгийн сайхан нь эндээ байдаг. Бас энэ ямарваа нэг зохиолын ард он сар бичсэн байвал тэрийг анзаарч явах хэрэгтэй. 1987 оны 2 сарын 14 гэдэг бол Хятадын нийгэмдээ ямар цаг үе таарч исэн бэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Хятад бол ерөөсөө нэг үйлдвэрт найдсан за нэг юм хэцүүхэн амьдралтай Мао даргын их өөрчлөлтийн дараа их ядуу гундуу зүдрүү амьдрал үлсгэлэн бүгд ингээл улсын байгууллага ингээл түшээд амьдарч ирсэн хүмүүс цаг төр солигдоод яг Дэн Сяопины 90 үе эхлээд хүн болгоод нэг юм хөрөнгөжж мөнгөжж болохоор нэг тийм салхи хүүгдсэн байсан үе рүү бичигдсэн байна. Тэгээд тэр хүмүүст мөнгөтэй болох боломж ч гэдэг юм уу. Хүмүүсийн сэтгэлгээнд маш их өөрчлөлт гарч ирсэн, цаг үе өөрчлөгдөж ирсэн, улс төрийн байдал өөрчлөгдөж ирсэн энэ үед яг энэ өгүүлэлэг бичигдсэн байна. Тэгэхээр энэ юуг илэрхийлээд байгаа вэ гэвэл уяхаа зохиолч энэ зохиолоороо худал үнэн хоёрын энэ ёс суртахууны хэл хязгаар заагийг өгзүүлэх гэж зорьсон болов уу гэж бодлоо. Та нар манд бодоод үзээрэй. Бидний амьдралдаа дандаа үнэн хэлсэн юмнууд л хамгийн сайн үр дүнтэй байдаг. Худал хэлж болохгүй гэж бид нар мэддэг. Гэхдээ үнэнтэй дүүцэх худал гэж бас байдаг. Хүмүүс бие биенээсээ холдоод яваад байгаа тэр хувь хувийнхаа амьдралыг хөөгд яваад байгаа хувиа бодоод байгаа тэр нийгэм дунд энэ нас орсон хүүгийн ээжийг тайтгаруулж болох сэтгэл саяны залуугаас гарч байгаа байхгүй. Тэгвэл үннийг хэлээ л да сайн хүн бай. Уучлаарай би танаа хүүг танихгүй. Энэ залуу даалга эвдчихлээ гэд хэлж болно. Тэгэхэд үнэхээр тэр нөхцөл байдал энэ залууг үнний дайтай худал хэлүүлж чадсан нь өөрөө тэр ээжийн сэтгэлийг тайтгаруулж чадж байгааг энд үнэн бол дандаа сайныг их сурулж биш, худал бол дандаа муу биш юм шүү гэдэг энэ контраст утгыг л уйхаа энэ зохиолоороо гаргасан байна уу гэж бодлоо. Тэгээ хүмүүсийн хоорондын уулзалт маш жижигхэн уулзалт заримдаа маш их үн цэнийг дагуулж идэг. Тэр ээжийн хувьд бол өөрийнх нь хүн өнгөрсөн ч гэсэн сайхан хүүтэй болоод энэ залуу бас тэр худлаа хэлж байгаа ч гэсэн за би жил болгоо очих юм байна. Миний гар хэрэгтэй л бол би нулимсыг харьцуулах юм байна гэдэг энэ байдал үүсчин тэ. Тэгээд дотн харилцаа заавал урт хугацааны танилцлаар бүрдэхгүй. Маш жижигхэн моментод маш жижигхэн уулзаа учраан дээр хүртэл чи хин нэгний мартаж чадамгүй хүн байж болно гэдэг утга санаа. Тэр хаягдах гээд байгаа эмзэг жижиг нарийн мэдрэмжийг яг тэр хөрөнгөтний нийгэм рүү шилжих гээд явж байгаа тэр үед л сэтгэлийн нарийн ширээ маш их алдагдаад ахаар уухаа зохиолч ийм гайхалтай аргаар бичиж үлдээсэн болов уу гэж бүр олзуурхаж бодлоо. За хүмүүсийн хоорондын яг энэ үед бол ихтгэлцэл мэдээж багасж байгаа, хувь хувиа бодож байгаа. Яг энэ үр дүнд нь хүмүүс бас тэр чинээгээр ганцаардж байгаа энэ нийгмийн үйл явдлыг ийм өгүүлэлгээр гаргасан байгаа юм. За тэгээ хүмүүс ер нь амьдралынхаа үхлийн өмнө тэр үедээ хүмүүс ингээд амьдралаа нэг ямар нэг утгатай байсан байгаа даа гэж тайтгарл хайдаг. Хүний сэтгэлд явагддаг нэг юм амьдралын хэлхээ, зам ёсны бас юмыг харуулж байна. Ер нь бол худал байгааг нь бид мэдээд байгаа мөртлөө саяны өгүүлэлгийг та нар маань сонсохдоо тэр залуу тэр ээж тийм ээ би таны хүү гэд гараа арчуулад нулимсаа арчуулахад нь ямар мэдрэмж төрсөн бэ? Худлаа яриад штэ гэхгүйгээр зөв юм шиг санагдаж байгааз. Яг энэ жижигхэн ийм контрастыг хэлээд байгаа шүү энэ зохиолын гол санаа нь. За тэгээд одоо ч гэсэн бид нэр ингээд хөл хөдөлгөөн ихтэй өмнө шуугантай хувь хувиа болгодог, өөрийгөө боддог, өөрийгөө л бодороо, өөрийгөө л хайрлаарай гэдэг ийм нийгэмд амьдарч байна. Тэгээд түрүүхэн бас манай урлаг судлаач Аминаттай ярилцсан дээр хэлжсэн. Хүн болго өөрийгөө хайрлах юм бол тэгээд хүн хүнтэй харилцах ямар хэрэг байгаа юм бэ гэд. Тэгэхээр хин нэгний төлөө өөрийгөө зорих сэтгэлээ чилээх тэр мэдрэмжээ хизээч битгий алдаарай. Сонсогчд маань гоё өөрсдийнхөө бодлыг бас хуваалцаарай. Надад өнөөдрийн зохиол хэдийн амьдралын төгсгөлийн тухай өгүүлж байгаа боловч одоо яг амьдрал дахиад шинэ гоё мэдрэмжээр эхэлж байгаа юм шиг тийм гоё урамтай сайхан байлаа. Та нарт манаас тийг санагдсан гэж найдаж байна.
За ингээд шинжлэх ухаан тань мэдхүү од мөндөр сувг уран зохиол тарьдаг үзэгч сонсогчдод зориулдаг. Дэлхийн шилдэг 50 өгүүлэлэг нэвтрүүлгийнхаа энэ дугаарыг энэ хүрээд өндөрлөе. Нэвтрүүлгийг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 хос телефоноор хүрдэгэ. За энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр би та нартай бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travel маань за мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахиад олццгаая. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.